Амар энэ уу та? За 200 сая юу гэж яриад байх. Харин тийм ээ. Туулал гэдэл. Сүртэй таануудын туулал гэж одоо нэг ганц амьсгаа татахын хооронд юм. Харин тийм. Жохон сүртэй өгөр. Яста сүртэй та. Да яах таануудыг хараад тэр чинь одоо туулал гэдэг юм таан. Яагаад тэр зүйлийг нэг тийм бэрхшээл зовлон гээд нэг тийм нэр өгсөн. Яагаад гэвэл та нар энэ мэдрэмж чинь та нарыг өвтгөөд байна шүү дээ. Тий. Өвтгөөд байгаа болохоор та нар нэг сэрсэнгүүд нь бэрхшээл асуудал эдэргээд сорон эдэргээд харин өнөө ухаж амжаагүй болчрууд нь болохоор түүнийг чинь нэг зовлон гэдэг шүү дээ мөн үү? Тий. Гэтэл тэрийг л зовлон, энийг л зовлон гэж хинч нэрлж мэдгүй. Юу юм зовлон гэж? Харин хүн бүр өөртөө тэр нэг хүнд мэдрэмж, сөрөг мэдрэмж өгөөд байгаа зүйлийг л зовлон гэдэг байх. Тий. Яасан бүдүүлэг хоцрогдсон юм битээ та нар. Бүх сөрөг мэдрэмжүүдээ нийлүүлээ зовлон гэж нэрлэж гисэн. Таанууд чинь юу хэлээд үгэл хагцлаас бусдын зовлон биш гэдэл бас найхтар гоё үг мөг гаргачихсан. Харин. Үгэл чинь харин жаргал шүү дээ. Чи сурч мэдэж гээгүүлсэн юм бол чи өөрөө нэг тэд наслнаа гэд нэг зөрөөд ирсэн бол тэгэл тэр нь дуусаал явна шүү дээ. Тий. Явна. Яах мөнх амьдрмаар байгаа. Угаасаа мөнх юм бийж. Харин тийм. Нэг өдөржин унтчихад оройн нь унтахгүй нэг цаглахгүй таад байгаа хүүхэд ч гэл авирлаад байна шин. Би унтахгүй гэдэл. Эглэр хүмүүнүүдийн тэр нэг сөрөг мэдрэмжийг зовлон гэж нэрлэе л та. Гэхдээ тухайн тэр хүмүүнээс хамаарад өөрөө тэр сэтгэл мэдрэмжүүд нь үнэхээр түүнд дааж давшгүй хүнд байгаа учраас л тэр зовлон гэдгийг чинь хэмжих аргагүй болчихж байгаа. Харин. Нандагийн зовлон эргээд мужид зовлон биш болчихсон шүү. Мужигийн нэг зовлон нандад инээдтэй жижигхэн асуудал болчихно. Тэр яагаад тийм байгаад байгаа? Яг л өнөн мэдрэмж гээд байгаа чинь. Багтаамж байна уу тэр нэг өвлөөд авцсан ч байна уу тэр нэг хүнд мэдрэмжийг мэдрээд байгаа тэр тэрсэлтэд байгаа эсвэл шүү дээ. Тэр мужигийнх дээр хөдлөөд нандагийнх дээр хөдлөхгүй гэж болно шүү дээ. Ийм учраас тэр зовлон гэжийг чинь хэмжих арга байхгүй. Тэгвэл одоо тэр сөрөг гээд байгаа тэр мэдрэмж чиний амьдралд нөлөөлөд байдаг байх нь л мөн үү? Гэтэл тэр бүр эдисэнд чинь өв дамжаад ирсэн байх боломжтой. Яагаад гэвэл ингээд нандаа мужи ингээ уурлаад л байвал ингээл нэг тийм бэрхээрэн хатаад нэг ааш нь олдохгүй байгаад л байвал залхуураад л байвал тэр нэг хэсэг хугацааны дараа бүр чиний цуснд эдисэнд мэдээлэл болоо хадгалагдчих. Тэгээд яах үр хөвгтдээ тэр чинь очин л үсттэй. Чиний цуснд байгаа юм чинь. Тийм ээ. Чамаас гарах хүүхэд тэр нэг мэдрэмжийн тэр эдисийг чинь авч л таарна шүү дээ. Дээрээс нь нэмээд ээж аваасан авчихсан үнэн удмын ингээл нэрлээд байдаг тэр хачин сөрөг юмнууд мэдрэмж зан аашаас чинь гадна төрснөөс хойш ямар гэрт хүмүүжиж байх. Ямар эцэг ихтэй байх. Гараад явсан ч гэл бүр саахалт чинь ямар хүмүүнүүд байдیں۔ Чи юу хийдیں۔ Юу хийсэн. Үүнээс шалтгаалаад чи нэг тийм бас өөрийн зан авирыг суулгачгалт. Тэр зан авир сөрөг байх нь их байгаад мөн үү?
таануудын үед бүр тийм хүүхдэн ихэд эрхлүүлснээс болоод тэр том хүн болохгүй амьдралаа авч явах боломжгүй. Нэг би тийм би маштай гэд нэг өөр дээр нэг овоолчихсан хэдэн баастай ээгоол гэдэг үлээ. Түүгээрэн л амьдрна. Энэ нэг хэдэн докторчлан овоолчихсан тэр нэг сөрөг мэдрэмжүүдээс чинь дотроос нь чиний тэр нэг эрдэнэс чинь цохох боломжгүй шүү дээ. Тийм ээ. Тэрийг нэвтэлж гарч ирж байгаа тэр чиний мэдрэмж ямар байх бол ямар тач алмаз гарч ирэхгүй юм л дээ. Нэг баастай ч бол гарч ирэх юм дээ, тийм үү? Ингээд та хоёрын сая яриад л ингээд нэг бодлоод тойроод байгаа тэр нэг зүйл чинь ердөөлийн тэр нэг докторстэл оолцсон тэр нэг баас буюу сөрөг зүйлсүүдэн өөрийн ухаарлал ойлголт уужуу сэтгэлээр хандах тэр мэдрэмж өөрийнхөө үлдсэн тэр нэг сайхан мэдрэмж дээрэн дөрөөлөөд тэр олон давхар сөрөг зүйлсийг нэгээр навал та. Аваад түүнээс нэг сэтгэл доторх чинь байгаа яг жинхэнэ нандаа жинхэнэ мөөжигийн тэр эрдэнэс зохиохын төдөд тэр бусдыгаа өөрөн ботолж өөрийгөө гэрэлтүүлэх тэр үүсвэр нь тэр юм л да. Дахин л баасаа болоод байна шүү дээ. Жаахан хүүхэд хүртэл тэр нэг бүх сонгарч сурцсан байдаг үстэй. Тийм. Таанууд ихтэл өөртөө тэрийг овоолол биш шүү дээ. Тийм л гэсэн үг байх л дээ. Тэр сөрөг зүйлсэд чинь юу вэ? Дээр нь бас тэр нэг танааны нийгмийн чинь зүйлүүд ороод шүү дээ. Тийм. Шунал гэж зүйл. Эрх мэдэл гэж зүйл. Хүн болгон эрх мэдэлтэй байхыг л хүсээд байдаг. Гэтэл бидний үед чинь эрх мэдэлтэй хүн нэргээд эрх хариуцлага үүрэг гэж байдаг. Бараг ялтай. Яр шиг төвөг мөн үү? Харин таануудын энэ нийгэмд чинь эргээд эрх мэдэлтэй хүмүүнүүдээс хариуцлага гэх зүйл нь таанараас нэхэгддэг. Тэр хүмүүн өөрөө энэ балчруудын төлөө гарч ирээгүй байдаг. Өөрийнхөө тэр нэг өнгөнд илүү их бааснаах гэж гарч ирээд байна. Хэн өөрөөсдийнхөө төлөө биш өрөөлөнч төлөө биш байхаар хин чин тэгэл нүнэн шунал. Ийм хүмүүнүүдийн нийгмийн жаягийг тогтоожгоор тэр жаягт нь та нар хурж амьдрах гад байдаг. Яасан завгүй тэмүүлдэг юм бэ? Харин тийм ээ. Тэр шунал гэж зүйл чинь хизээж дуустгүй. Дуусган бидгийг л дундурдгүй. Та нар ядаж нэг хугаслана гэж бодоод байдаг бах та. Үгүй шүү дээ. Тэр нэг шунал гэж зүйл чинь хамгийн ихэнд дамжаад өвлөгдөөд л байгаа. Нийгэм биенд нэггээд их тэр нэг хувцсыг нялаад яах вэ? Үнэн доторх эрдэнэс чинь гэрэлтэхгүй шүү дээ. Хувцас чинь гэрэлтсэн ч дотроос чинь хүн чинь гэрэлтэхгүй. Харин дотроос хүн гэрэлтсэн үед гадна тал ноорхоо байсан ч хамаагүй. Түүнд ач холбогдол өхөн болчихдог л байх. За үүнийг нэг жаахан дундалдаг нэг сүнсэн сэрж яваа гэд байгаа тэр нэг үрсүүд нэг жаал гадарлан мөн үү. Гэхдээ л бас гараагүй. Нэг их ямар яах вэ гэд нэг дотрон тэрсэлтэй л байдаг. Гэхдээ чин үннээр үнэхээр нэг их зүйл хэрэггүй шүү дээ гэж шийдээгүй.
Гэхдээ яах вэ? Нэг олоо харцсан байгаа нэг магтууштай тийм үү. Ингээ таанууд авахын сэтгэлээр хандаад байгаа учраас дүүрдэггүй. Харин өгөхийн сэтгэлтэй болж хвал тэр сэтгэлд байгаа өгөх сэтгэлийн сав бүр дандаа бялхацдаг. Энэ авахаас илүү ичдтэй. Бидний эцэг өвгдийн үед шунал гэж та юугаар байсан бэ? За орлуул бол энэ нэг сайхан талын минь хитэн мал нүвсийн барчхвал ядаж үнцийн үлдээн гэд бууран сэлэгдэг байгаа. Хайрлахын шунал юм уу тэр одоо юу юм? Хайруулцахын шунал юм уу? Тэргээд хэлэх нь хэцүү юм. Ийм учраас тэр нэг сэтгэл доторх тэр эрдэнэс гээд байгаа нь эргээд хүмүүн өөрийгөө л гялалцуулж гэрэлтэх гээд байгаа. Ингээд нэг гялалцсан уг нь эрдэнэс л төрдөл байх нь л тий. Ингээд ухаан орсон цагаасан өнөөд дээр юм наагаад иглэн. Тэр арчид цэвэрлэхгүй л бол үнэр цайрл байна үсттэй. Тийм. Баас хатвч өмхийгөө тавихгүй гэж. Тийм. Бүр өнөөх нь хатган битгий хил дээр нэмээд шаваад байна шүү дээ. Ингээд дотроос нь тэр нэг гэрэлтэх гээд байгаа эрдэнэс гээд хүмүүн нь үг хэлэх үйлдэл хийх гэхээр заавал тэр нэг шавардсан зүйлийг нэвтэрч гарах гээд байна мөн үү? Яасан хэцүү юм бэ тийм үү? Харин тийм. Үнийг л тавьж явуулах гээд байгаа. Чи хавайсан анх тэр нэг жаал болж усварнаасанда нэг таавранч зөгцүүлж чадахгүй байхтан үерхэж байсан тэр хүүнээсэн гимтэл авчгаад нэг гомдчоод нэг үгэнд нь одоо тэр чин чамд нөлөөлөөд ирнэ хүртэн гаргаад байна шүү дээ. Тэр одоо яасан хэцүү юм тийм. Харин тэр одоо тэр өөрөн гомдоос нь оч мэдгүй. Энд байгаа нөхөр хаа байсан тэр өсвөр насных нь гомдлынх нь бас хохрогч нь болчихсон. харин Гэтэл чамд учраа юм шүү дээ. Чи тэндээс нь тэр нэг ухаарлыг л авчих нь л дээ. Эхлэлцэг мөн үү? Эр хүнтэй харьцаж байгаа эхний зэг. Хүүхэд л юм чин нэг шоолоод л үг хэлчихт нь тэнд нь гомдчихдаг. Эсвэл нэг сайн байжсэн өнөөх нь явчихаар гомдчихдаг. Явах хүмүүний явуулгал учиртай шүү дээ. Чи нэгэнтэй түүнийг барьж дийлэхгүй болчихсон бол өөр нэг газар чамайг хүн гараад ирсэн л гэсэн үг. Энийг хаагдахаар яад гэлээд энэ үнэн. Дараагийн хаалга нэгдэн билүү. тийм. Тэр чин зөв шүү дээ. Та нар өвөл үүднийхэн тэр нэг амбарын хаалгыг хаасны дараа гэрийн хаалгаан онгоолохгүй бол хүүдэн салхи орчихдог үсттэй. Энтэй чинь ижил хийжтэй нэг харилцаа дууссан бол тэр хүмүүнд муу санахгүй бидэн хоёрын харилцаа ингээд дууслаа гэд нэг уужуухан ухаарал ойлголт аваад би энэ хүмүүнд эмээгүү ааш гаргаснаас инглээ эсвэл тэр хүмүүн ингэснээс өөр хүмүүнд одоо татагдсанаас болоод инглээ. За яах вэ гэд ингээд уг нэг хаалган хаахал байж л тий. Гэтэл өнөө хаа байсан тэр нэг болчир одоо болтол нөлөөлж гисэн хаалга саваа зогсоод байх чинь дуухгүй шүү дээ. Харин яг л тийм процесс болоод байгаа тий. Тэгэхээр хүмүүн уужуул байх. Та нар яг одоо энэ нэг хитэн шавар байшингуудынхан энэ нэг цуглаануудаар нэг нүд чинь цонхоор гарахад дараагийн хан нь баг духан тулаад ирсэн. Яг энэ хэмжээгээр сэтгэж хардаг. Гэтэл бидний үед байшинч байхгүй шүү дээ. Гэрийнхэн тэр тооноор алтан наран харчин мөнгөн саран харчин
уулын ориглоо гарч байгаа. Үүдэн дэлгээд мал сүргийн гарч байгаа. Нүүж байгаа үлсийг харж байгаа. Маргаашийнхан өнгийг шинжиж байна. Тэгэхэд та нар тэнгэр байдгаа урд газрыг хаанч чулууг олж харахгүй шүү дээ. Бидэн бол гэрийн хаалгаар гарлаа бол газар дэлхийн тэнгэртэйгээ нийлэн харагддаг. Бидний сонголт яасан сайхан. Гэтэл таануудын сонголт яасан муухай. Харин тийм бол Таануудын сонголт юу тий. харин Сайхан тал нутаг ч юм байж л байгаа шүү дээ. Энэ нэг духан тулсан шавар байшиндан та нар л амьдрахыг хүссэн. Үүнийхэн хэмжээгээр та нарын ухамсар богиносоод ухтаан тэр нэг жаахан ухамсар дотор чинь тэр нэг олон бодол мэдрэмжүүд чинь холилдоод хөл толгой нь мэдгэдгээ болчихсон. За үгүйгээд өглөө босоод л юу идэх вэ? Өдөр цайндан юу идэх вэ? Арай ирээд ямар хоол хийх вэ? Унтахтаа өглөө босоод юу идэх вэ гэж ийм л зүйл бодож байгаа шүү дээ. Их тэгэхээр нэг сонгож болдгоо юм болол. Сайхан талнуудагт ангарч тэр нэг дэлхийг ээж зүйл чинь ингээд нэг бөөрөнхий дүүл юм байна л та. Тэгэхээр тэнгэр газар хоёр заавал нийлж харагдах л дээ. Тэрийг нэг харж нүдэн бэлчээлт. Бүгдээрээ таануудын нүдний дэсүүд чинь алдаатай болчихсон. Холын барааг хардаг, дандан ойрын зүйлийг хардаг. Ингээд энэ нүдний эс гэдэг холыг харах тэр нүдний эсүүд чинь ажиллах шаардлагагүй болчихж байгаа. Энийг хараад яах вэ гэдэл. Мөн үү? тий. Ингээд залхуурч байгаа шин. Залхуурсаар байгаад бүр байх шаардлагагүй болчихж байгаа. Тийм л учиртай л байх нь л дээ. За тэгээд хүмүүнүүд ирээд яагаад гомдоод хин нэгэн ирж яагаад гомдоогоод байх. Таанууд яг л энэ нэг хотод амьдарч байгаа шиг өөртөө сонгоод ирчихсэн л байхгүй. Нэнда тэр хинтэд амьдарч болно шүү дээ. Эсвэл чи тэр нэг алтай таван богдод очиж амьдарч болно шүү дээ. Тий. Чиний сонголт юу дээ? Хин чамаг хараагүй мөн үү? Тий. Гэтэл чи яагаад явахгүй байх? Үүнтэй л ажиллах. Хүмүүнүүд эрэхтээ өөрсдөө тавиланган өөрсдөө л зураад ирчихэн л дээ. Таанууд бас нэг сүртэй гэрэмэрэ гэж ярина л дээ. Ингээл таануудын хилдгээр надад зовлон өгөөрэй. Эсвэл намайг гомдоогоорой тэр гэл гэхгүй л дээ. Тэр чинь бидний хувьд бол нэг суралцах нэг одоо математикаар бол бодлого л байх. Надад нэг бодлого өгчөөрэй би хариуг нь гаргана гэл. Ингээд урдын учраанууд дээр үүлэн тэнцүүлж дэнслэх гээд өнөн олон сүнснүүд чинь учраагаан ингээд нэг явцав тааруулахын тулд тэгэл за чи надад нэг бодлого өгөөрэй би хариуг нь гаргаад тэгээ хоёулан үүлэн дэнслэе ч гэдэг юм уу юу ч байдаг. Удмын энэ одоо хоёр талаас нь уулзсан энэ бол буурлууд чинь энэ хоёр үрман нийлцгэн одоо энэ хоёрыг нийлүүлээ тэр дундаас нь гарахад ямар сүнс залах вэ гээл. Үнэн олон сүнснүүд би ч очие гээл. Би танаа удамд ийм зүйлхийн за миний нэг сурах гэж байгаа зүйлтэй нэг дөхүүч гэдэг юм. Нэг бол удам дотроо төрөхч байдаг юм уу? Ингээл бүгд үйл хэрэгүүдэн нэг нийлүүлж аваад нэг юм баглал ирхэн л дээ. Ингээл ихний бодлого ирэхэд л өнөөхтөрөө бодож чадахгүй орлол уйлал тэгээ тэр насан дээрээ тэр мэдрэмжгээд сөрөг зүйл чинь гацчихж байгаа. Ингээд явсаар байгаад 4 настай авсан гэмтэл гэж зүйл чинь 40 настай байж л. Яг дотор чинь тэр нэг 4 настай охин шиг тийчилж байдаг. Яагаад гэвэл тэрийг 4 настай охин тэрвэрсэн суух. Тэгэхээр яах ёстой юм? Тэр 4 настай охин тэр гэмтлийг
тавьж явуулны дараа 40 настай нандаа мужи хоёр идэх нь л тийм. Тэр мэдрэмжийг тавьж явуулах. Энэ юу гэсэн үг юм? Би өөрийнхөө тэр эрдэнэс буюу би өөрийгөө олохын тулд өөр лүгэн дутагшон аялж байна. Би өөрийнхөө тэр 4 настай би өөр лүгэн явж аргадах гэж байна шүү дээ. Энийг чинь туулан иргэн харгээд байгаа. Чи анзаараагүй юу үлдээсэн байна туулал та. Чи анзаараагүйгээсэн болоод энэ давтагдаад чамд дүрэн хувиргаад нэг дөрвөлжин байсан бол гурвалжин болоод нэг нэмэх үйлдэл байсан бол тэр 3 нэмэх үйлдэл болоод ч юм уу. Жаахан л дүрсэн өөрчлөөд байна шүү дээ. Тэгэнгүү та нар яах? Бүр хэцүү болоод эхэллээ. Яршиг гээд залхуураад эхэллээ. Үнэн айдас гээд мэдрэмжэн дээрэн залхуугаа нэмээ наацж байгаа. Ингээд наас харваагаад үнэн ганцхан мэдрэмж байсан бол 40 настай адам бараг 40 мэдрэмж болгож байгаа. Тэгээд тэнд 40 өөр хүн буруутай. Таанууд чинь өөртөө өгөндөг шүү дээ. Харин гэтэл нэг баасан шавуулаад харагдчихсан нэг өрөвдөлтэй жижигхэн 4 настай охин байгаад мөн үү? Энэ нэг махан бий бол энэ бит ертөнд дээр байгаа юм болохоор томроод байгаа. Томроод л байгаа юм болохоос биш дотор нь 4 настай хүүхэд. Тийм учраас тэр хүүхдийг л очиж аргатаасан өөр аргагүй. 40 хүн лөө одоо шүлсэн өсчүүлж хараад сууснаас мөн үү? Би өөр дээрэн очиод аргадчих юм л. Би 4 настай охиныг очиод тэрч хэл та 40 настайгаараа. Ингээд тэр охиныг тэнд хинч тэрээгүй учраас л айгаад байгаа юм шүү дээ. Зүгээр л 4 настай охиныг тэр үед тэрээд духан дээр нь үнэрлцэн бол тэр охин мартчихал байсан шүү дээ мөн үү? Мартах буюу идэгч байсан. Тэнд гэмтэл авахгүй байх байсан. Тийм байх. Тэгэхээр 40 настай нандаа мужи хоёр 4 настай өөрийгөө очиод тэрч чадна. Ингээд үнэхээр тэр охиныгоо аргадаа 40 настай нандаа мужи хоёр туулалд унтах 40 хүнийг тавиад явуулчих. Тэр мэдрэмжийг багаар дадал зуршлаараа тэр бяцлаглаараа идгээгээд тэр чарах идэхгүй байсан ч тэр нэг 5 үлдгэлт. Цусал шүүрхгүй болоо мөн үү? Идэг. Ингээд идэгсний ар дээр ямар болох ёстой? Өнөө шавсан олон баас ч байхгүй болчихсон байж дээ. Тэр чинь өнөө 40 мэдрэмж үү тий. Гомдсон. 40 хүмүүнийг авчираад бүр хүлцсэн. Тэр хүмүүний жигсэн тэр тастаж явсан энергийг тавьж явуулалт. Чамд бодогдоод байна гэдэг чинь чи тэр хүнийг энергээр нь өөртөө уйдсан. Тэр хүнээс таслаад авсан байх шүү дээ. Ингээд энэ хүмүүнүүдийг тавиад явуулаад тэр өөрийн шархан идгээгээд эхлэхээр цаашаах амьдрал чинь яах вэ? Ямар ч шарахгүй нөө дөнгөж төрсөн эрдэнэс буюу жинхэнэ чи тэнд гарч ирнэ. Жинхэнэ чи ямар агуу хүчтэй гэж санана. Чи тэнд юу л бол юуг сурахад бэлэн. Юу л бол юуг үлдэхэд бэлэн. Бүр тийм ухамсарын дээд түвшинд очин шүү дээ. За одоо тэгээд юу өөр би үлдээсэн. Нандаад юу үлдсэн бэ? Ямар ч байсан саяны туулал гэдэг зүйл бидний амьдралд ямар нэгэн байдлаар бид нар өөрснөө тэрийг бий болгоод тэрнээсээ суралцах зүйлсүүдээ аваагүй улмаас өөрснөө тэрэндээ ороогдож өнөөдрийг хүртэл завсар байдгаа гэдгийн бүр цаадах учир шалтгааныг бас манай буурал дээдсэн маань ингээд гоё альдж өглөө. Таанууд одоо тэр нэг доторх хүмүүнээ олчих юм бол та нарт бүр ямар ч тэр нэг ич
хитэн хэрэггүй болчихно шүү дээ. Ой та нар ичид хүсээд байгаа. Гинтэл нэг биенээс нь өргөс татаад авахаар өнөө 40 гомдоосон хүнийх нь тал нь сугараад алга болно гэдэл мөн үү? Харин Нэг өглөө сэрэнгүүдл нэх гой хүнд гомдоогүй хүмүүс болно гэж бодоод байна мөн үү? Нэг лам ирээд ном уншингуудл бүр 10 байхгүй болчих ямар мундаг лам бэ гэдэл. Та нар ийм ичидийг л хүсдэг. Ой. Тэгтэл тэр лам эсвэл бөө та нарын тэр нэг гэрлэн бүрхүүл дээрх сүргийг л аваад байгаа юм болгоос ухамсарлуу ч орж тэр нэг эрдэнэсэн дээр ч наалцсан баасыг хусаж авахгүй шүү дээ. Тэрийг таанууд өөрсдөө хусаж авна. харин Уйлн зовн хэцүү байна. Тавьж явуулахад хүнд. Үнэхээр хүнд. Ой тэр болвол гэхдээ түүнийг та нарт авсны ар дээр юу хүлээн гэж бодно. Ой. Та нарт ертөнц өөрөн хаалгаа онгойлгод. Юу агаад гэвэл та нар нэг хаалгыг хаацж байгаа. Далд гээд байгаа тэр нэг ертөнц. Далд ухамсар таанууд юу нэг нэрлэлдэг шүү дээ. Мөн. Тэр чинь өөрөн ил ухамсар. Ил ертөнц болж чаддаг. Уг нь бол бид чинь нуугдаад байдгүй шүү дээ. Үргэлж хажууд чинь манхад л байж л байдаг. Гэхдээ бидэн ч гэсэн бас ухаарахгүй үрийг болигээд орхин шүү дээ. Нэг юм байна да. за таньда гялалаа. Эй.